Нүхлээс азар мултран хүмүүн төрлийг олсон уул усны лусын охиныг насаараа ардын нам зутагсан улаан хувьсгалж готов өвгөн санаандгүй олон өргөн аавна. Гэвч лусын охиныг өөр нэгэн ороолонгийн хараад даган ирсэн байдаг. Зяа юу айцхан бамбарнууд минь. Саяхан нэг өдөр манай бамбарнууд Монгол аимшигын кино үзьгээд би харин компаниудтай холбогдоод үзэж байгаа. Тэгээ болвол оруулнаа гэд хэлж байсныг манайхан санаж байгаа штэ тий. Тэгсэн чинь Univision компанитай азар холбогдсон одоо шинээр гарч буй нэгэн гоё аимшигын цувралын эхний хэсгийг оруулахар боллоо. Монгол аимшигын кино нь бидний амьдрал ахуйтай холбоотой болоод ч тэр юм уу цаанаа л нэг эвгүй бас л үзээтэй байдаг шүү тий. Тэгвэл энэ удаагийн киногоор ямар кино ярих вэ гэвэл манайхан ер нь бүгд л эс аудиог үзэж сонсож байгаа штэ тий. Эс аудио дээр үлийн үр, хүлдүүс, хэн хоор, шижир алт, хүний ганц охин, махуу шүлүү зэрэг маш олон алдартай зохиолуудыг сонсож байсан зохиолч Хайтангийн бараг 2 жилийн өмнө эс аудио болон Mbook платформуд дээр ёстой нэг дөргөөгөө дамжсан үнэн алдар цогоомоо зохиолын будган анхалсан шинэ киноны эхлэлийг налбын ёсны эрхтэйгээр оруулахад бэлэн боллоо. Яг тэгэхээр өшөөт ороолонгийн хараалыг тэн явж буй лусын охиныг өргөж авсан готов өвгөнд юу болох тухай цогоомоо кино руугаа орцгоо. Мөн мэдээж иймэрхүү гой Монгол аимшигын кинонуудыг цаашдаа хаа нэг оруулаад явбал яаж юм манайхаа. Манай бомбарнууд сурснараа бичлэгний дор комментаар саналаа хэлээрэй за. Анчин ирийн намансан согоо хээлтэй байсан ч нэгэнт амийг нь тасалсан учраас хээлийг нь гиз дотортой нь хайж маглаад аваад явсан юм. Амиа алдаж бүү тэр янзгыг өргөдсөн лус хүүхэд болгон ховирхон өөртөө авчээ. Гэвч лус хорсжээ. Анчин үр удамаар нь хараава. Гэртэн ирсэн самбуу аимшиг угтхан тэр. Эхнэр нь ухаан самурч, нял хүрээр нь хоол ихийн өөрт нь идүүлсэн мэдсэн самбуу галзууртлан уурсаж, эхнэрээ хөнөн, эцэст нь өөрөн амийг хорлохдон хар ямаагаар чөтгөр дахин лусыг хараажээ. Лус хүүхдийн готов өвгөнд өргүүлэхэд анчны хараал түүнийг дагаж явсан хэнч мэдсэнгүй. Хаврын нэгэн жиндүүхэн өдөр ойнгунд хулгай модчод олон 10 жил ургасан моднуудыг юу ч бодлохгүй тайран унгааж мод бэлтгэж байхад тас хийтэл буун дуугарсан нь манай гол дүрийн готов өвгөн боохоо үргээд ганц урт буугаараа будсан байх нь тэр. Хулгай модчдыг ахлан явж буй хонгор гихч нөхөр их л уртаа гарч ирснээ готов өвгнийг хараад ёстой л нэг сүнсэн зайлах төгтөг. Манай готов өвгөн ч шууд хөлдөн буудаад л унгаахан тэр. Өнөө залууч болио ахаа ахиж ийм зүйл хийхгүй гээд лам өчгөө өгөхөд манай хувьсгалж готов өвгөн хэр буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандингнан дахин шүтэж байх ёстой зүйл бол нэгдүгээрт нийгмийн өмч. Хоёрдугаарт социалист өмчийг зохицлон бүрдүүлэгч их усүр болсон ариун цагаан хөдөлмөр гэж маршал Юмжаагийн Цэдэн бол хэлсэн байдаг юм шүү. Одоо галуун цуваагаар алах гээд нөгөө нөхдүүдийг ёстой л нэг төрхөнд нь оруулж буугаар кино маань эхэлнэ. Нарч дээр гарч модны хулгайчиж гэрийн зүг гэлтэрэхэд готов өвгөн цааш гэрийн зүг шогшохдоо санаандгүй нэгэн зүйл олж харсан нь нэгэн том модны хожуул дотор цусандаа хутгалчихсан жаахан охин байх нь тэр. Төрийн минь сүл дүршөө гэж яхаа мэдгүй байж байхад охины зүрхэн цохилж буйн сонсогдсноор готов өвгөн охиныг аван гэртээ харах нь тэр. Нэмгэн сүрнэнч гайхангүй чи чинь хаанаасаа юм хүүхд олцдог байна гэдэл хартал нярагийн хувийн их л эвгүй харагдах нь тэр. Готов өвгөн ч ер нь маргааш сумын төв орж энэ хүүхдийг аваач өгье гэхэд эмгэн нь ийм жоохон хүүхэд ойд хэд ч хонсон юм бэлээ. Жаахан тэнхрүүлж байгаад болъё гэснээр манай хоёр охиныг гэртээ түрхэн ч гэсэн үлдээж асархаар болдог. Орой болоход эмгэн нь ч хөөрхөө санаа зовон үнэний суу халааж өгөөд хамгийн л цэвэрхэн гэсэн даавууга гаргаж ирээд охиныг хуурайлахад өнөө жоохон охин одоо л нэг санаа намар уугэлтэй нам унтаад л өгдөг. Төд удалгүй гэрийн гадаа морины хөлийн чимээ сонсогдоход энэ гол усандаа ховж ив хил амаараа алдартай төгжил гихч нөхөр согтуу эрен морио уйж харагдана. Готов өвгөн төгжлээр ганц нэг мод хаглуулад гэрте ороход үйлж буй хүүхдийг нь сонссноо шууд гайхан очоод нэгчээ ахаа энэ хэний хүүхд юм бэ гэхэд сүрэн эмгэн чамд хамаагүй манай хүүхэд гээд л аваачдаг. Өнөөх гайтай хил амтай нөхөрч готов ах танаас баараг л үе мултарчихсан ах үстэй. Тэгэхээр яаж та хоёрын
хүүхэд байдیں гэдэл далдаж байгаад сүрэн эмгэнд нэг сайхан загнуулаад л авах тэр. Тэгснэ мань нөхөр бүр цаашлан готов өвгөн дээр очиод ахаа таныг байхгүй оронд эмгэн дээр чинь өөр хүн ирээд үйт юм биш үз. Энэ хүүхэд аавтайгаа адилхан байна уу эсвэл айлын ахтай адилхан байна уу гэдгийг нэг сайн хараад авъя да гэдэл дахиад далдагнаад л юм хэлэхэд готов өвгөн шууд л өнөө боохоо өргөдөг хуучин ганц бууга гаргаж ирээд сумлаж эхэлдэг. Өнөө хил амтай төгжилч бараг л зогтох нь холгүй уучлаарай хаа тоглож байна штэ гэдэл гэрээсгүйгээд гархан тэр. Готов өвгөн насны бухсанд хүүхэдтэй боллоо энэ гэсэн хил амнаас их хэл төгшөөж буйн харагдана. Namadya Pictures үзүүлж байна. Ханаас юу хүүхэд аваад ирвэ? Чич. Хүүхэд амтэр нөршүүлэх юм. Моэнда ангийн махар шинжил болгоод айтах юм болоо л гэж бодсон. Яхаа байна. Согоома аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа. Өнөө хил амтай төгжилж готов өвгөнийхөөс гарan цааш явхад доогт айл байдгүй нэгэн газар нэгэн айл олж харна. Шинээр айл ирсэн юм бахта хэмээн бодон хүн байна уу нохоо орой гэсээр яваад орвол тавилга гэхээр юу ч байхгүй нэгэн хоосон гэрийн гол тогоон дотор халуун шүл буцлаж буйн харагдана. Өнөө согтуу төгжилж мэдээж тогооных нь хажууд суугаад өөртөө аягалж аваад хоолноос ч нийтлээ шүү хэмээн хаашаа ч юм хэлэн их хэл тамшаалан хит халбагдахад хоолноос нь жаахан хүүхдийн бойтогны хонх болон урт хар ус гарч ирхэн тэр. Төгжил ихэд цааш тогоор нь өнгийн харвал нялх хүүхдийн гар хоолн дотор нь харагдхан тэр. Согтуу төгжилж баараг л ирүүл болоод гэрээс гүйн гараад мориндоо ташуур өгөн явах гэтэл мориных нь хүл тушаад байсан тул шууд мориныхоо хөлийг дагуулад л шээж гардаг. Нэг л юм мэдрэн айсан мориных нь хөлөнд судрахтай зэрэгцэн ухсхийн давхад өнөө төгжилж хойш саван мориндоо чирэгдснээр тэнгэртээ дэвшдэг. Кадр солигдож готов өвгөний залуу үеийг нь харуулхад эхнэр сүрнэ нэмлэгийн орон дээр хүүхдээ алдсандаа уйлан сууж харагдана. Ийм үзэгдэл ахин дахин харуулах нь манай хоёр хүүхэдтэй болох гэд маш олон удаа үзсэн ч нэг ч удаа амжилттай болж байгаагүйг харуулж байгаа л мэт. Ахин кадр солигдож готов сүрэн хоёр хэдийн асуусан байх ба эм чин би танд эмчилгээ бичиж өгнө. Гэхдээ дахиад хүүхэдтэй болох магадлал тун бага хэмээн хэлж буйн харагддаг. Үйл явдал буцаад одоо үедээ ирэхэд готов өвгөн гэртээ ороход эхнэр сүрнэн цаашаа харан суугаад их хэл зэврэн хоолоогоор охиндоо сүү халаада гэж хэлэхдээ зэрэгцэн готов өвгөн гүн нойрносоо цочин сэрдэг. Мэдээж манайхаа энэхүү согоомо кино нийт 7 ангитай ба үлдсэн бүх ангийг нь үзэхийг хүсвэл Univision Монгол багц болон Look TV-гийн Namadya Originals зэснээс шууд үзээрэй. Зяк буцаад кинонд орцгоё. Хувцас өмсөд гэрээс гарan харвал эхнэр сүрэн нь олсон охиноо тэрвэрчгсэн арга ууран аргал түн явж харагдах ба нэмгэн сүрэн нь олон жилийн өмнө эмчийн ахаад хүүхэдтэй болох магадлал тун баг гэсэн үгийг бодон нүдэндээ нулимстай явж байгаа нь хөөрхий хөлийг нь хучих хүүхэдтэй болох хүсэл нь одоо ч гэсэн хിവэрэ гэдгийг илтгэж байгаа л мэт харагдана. Нэмгэн сүрэн нь аргал дүрж дуусчаад олсон охиноо аваад гэртээ ороход готов өвгөн охиныг тэрвэрч аваад жижигхэн чихэнд нь согоомо гэд 3 удаа шивнэн хөгшин аав нь охиндоо согоомо гэж нэр өглөө. Миний охин аавдаа ачлалтай, ээждээ инэрлэлтэй, их эрдэм номтой сайн хүн болоорой хэмээн хэлж байгаагаас харвал манай хоёр охиныг өргөж авахар шийдсэн байгаа нь илтгэн харагддаг. Шүн дундын үеэр согоомо охин яагаад ч юм гинтэл уйлаад эхлэх ба эмгэн өвгөн хоёр сандран босоод охиныгоо хуурайлаад дуустал гинтэр гэрийнх нь гадаа их л эвгүй хөлийн чимээ гарч эхэлдэг. Готов өвгөнч боохоо эргэлдээд байна уу да хэмээн бодон хуучин муу бууга авч гараад тэнгэрт хий буудаа дуу өгөхөд яа иймэрхүү Монгол ахуй гардаг Монгол аимшиг кино цаанаа л нэг эвгүй байдэн шүү те. Торонт лаваараа айл жилийн өмнө энэ зохиолыг нь YouTube дээр бүгдийг нь сонсчихсан тул энэ киног нь ч гэсэн гарахт нь бүх 7 ангийг нь хэдийнэ удчихсан байгаа. Дараагийн анги дээр нь гарах зүйлсийг нь хальт спойлдоход согоомо охиныг дагаад байгаа ороолонгийн хараал нь бүр гэрлүү навираа тооноор нь хараад их л эвгүй зүйлс харагдаад байсан тул манай эмгүү өвгөө хоёр юу болоод байгааг нь мэдхээр бөөдөр очсноор маш эвгүй зүйлсийг мэдэж авдсан шүү. За тэгээд манайхан мэдээж цаашаа үлдсэн 6 ангийг нь гоё чанартайгаар нь үзье гэх юм бол Univision Монгол багц болон Look TV-гийн Namadya Originals зэснээс шууд ороод үзээрэй. Энэ киноны араас шууд 70K-гийн спешиал кино болгоод өнөө алдартай Таиландын Coming Soon нэртэй кино орох тул манайхаа юу ихэ мэдж байгаа шүү дээ. Лайк сабадараа сувсглээ байж байгаарай. Namadya Pictures үзүүлж байна. Ханаас юу хүүхэд аваад ирвэ? Чич. Хүүхэд амтай
оршуулгах юм. Моэнда ангийн махаар шинжил болгоод айтах юм болов уу гэж бодсон. Яхаа байна. Согоома аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа